Ön тануусаа одоо ингээ ойлгочих. Ön бушлаг дарсан. Одоо тэр бушлага дарах гэж байна. Өөдмөрөө. Одоо ийм өөд. Бушлаг гэдэг нь танахаар бяцлагын хэлж шүү. Бушлаг гэдгээр мутаа хэлгаар ярьж байгаа. Бяцлаг. Эдэм юм нэрээс. Зүгээр л эдэм гэсэн. Шүүцээ. Сувдаагч чинь туслах муслагтай гайгүй. Тийм байна. Ганц хэлсэе. Сувдаагч ямар сайхан туслагтай юм. Наад минь байсан л би одоо юу яа тэр би. Нэг гэрийн хоёр хүн ямар юм хий хоёулаа сэтгэл нэгтэй хийсээ доо. Тэр юм чи явуултай. Нэг нь одоо юу вэ? Нэг нь одоо хийчихё гэдээсээ техник өөдрөлдөө ч та яа нэгэгээ өөрсдөө чи хий би юм тэгээд байна уу. Харин зөвхөн гоё гэр бүл байгаа. За ингээд таван дээр энэ бол одоо юу штэ. Одоо тануусын сая миний хэлдэг бушлага шүүгээд ваатандаа боогод цулуундаар дарах гэж юм ба. Тэр өөд. Бяцлаг. Аа. Харин өөр юм биш. Өөр л байгаа. Тэр манай Би нэг ингээд тайлбарлацгаая. Одоо манаас чинь сүүгээ эдүүлсэн сүүнийхэн дээрхийн жөөгөөг нь хамаад авчихсан шүү дээ. Тэгээ доор талд нь ээдсэн сүү чи үлднээд тэнгууд нь тогоондоо хийгээд маш чөөлгөн галаар жоохон халааж өгнө. Тэгсээ шарсуун дээшээ ялгараад өн өөдөм яг өн гэсэг юм чинь доош нь тунаад үлдчихье. Тэнгууд нь одоо шарсуугийн сайн ялгаруулж аваад бүтээгдэн хийгээд бэлэн болгочих шүү дээ. Яг ийм юм болно. Энийг цагаан даавн шүүгээд чулуугаар дарах юм бол түүхээс үнэ бяцлаг гэдэг бяцлаг гэсэн юм чинь манай өвөр Монголд ярьдаг бяцлаг чинь гарчиж байгаа байхгүй юу? Жүсээд хэрэгсээр. Энийг бүр дараач ялхамд ингээд одоо мөд харуулгаж байгаа нухаад буцалгаад ингээд болгосон энэ хүн хоёрын чинь шин чанар адилхан ш нэг нь түүгээ нөгөөх нь буцлаад болж байгаа шүү дээ. Тэгээд нухалд мохолдоо дамжаад сүн хурууд бий болноо. Энэ хоёрыг хийж байгаа түүгээд нь үл агаа адилхан ээдсэн сүү. За энэ дээр сая би одоо энэ дундуу ингээ аргуун шатсан болгоод нь түүхээс үжийнхэн хийсэн. Жихэн түүхээс хийхгүй л байна. Аргуун. Одоо юу яхад гэж юу. Тэний би ингээ жихэн гутгажийнх нь бол энэ доороо наалднаа. Наалдуулахгүйгийн төлөө одоо ингээ тэр бушлагаан чулуундаа дарахаас өмнө шахацгаад эргэд тогоондоо аваад над чиг өнгөж хийе болно танаас. Тэр доор нь. Тэр доор нь батгаас нь. Халуун дээр нь одоо эргээд буцаагаад тогоондоо хийчгээд ингээд галаан тавина. Эцэг одоо яг хэлэх юм бол жавхан дээр тавьснаас өөрийнхөө аргалаа юугаа бургасаа төлөөд хийсэн сайхан. Энэ сулдагч шиг ингэж сүгэ эдэж гаргаж аван болоо. Эднэр нь крем чиз хийгээд баг айгуу торт хийсэн шүү. Энэ үлжингөө торт. Крем чизтэй баг. Тэгэл төрсөдөр болохоор нөгөө таалтай эгэрээгээл Одоо чи дараа нь үзэх. Монголын нэг Баярмаа гэдэг гэрдээ очихоо. Одоо миний энэ үдчээ тэр гэрдээ очиод хийжээ. Манай хүн хийхнээр үнийгээ сагаад өндөө хийчгээд дөөрх өөрмийн авахгүйгээр бүгдээ наач хийчихчээ. Тэгсэд бол энэ сайхан ийм гөлгөр болохгүй. Өний би сая хийсэн. Дөрөв ирээд. Заавал өрмийн авах юм. Заавал өрмийн авах Заавал авах юм байна. Тослогийн гасахгүй болохгүй. Тослогийн гасахгүй болоо. Бушлаг нь бол тослогийг авахгүй яваад тэр чинь тостой сайхан бушлаг байна. Энэ ийм манай энэ хийж байгаа энэ аарууд бол яасан ч авахгүй. Тэрнтэй хийдэг. Сайхан гөлгөр. Алин маар ай 30 минут. Сүү урууд. Сонтогорууд. Сонтогорууд манай нутгаа аялга юм уу? Манай нутгаа аялгаа. Тийш дээ. Одоо бол манай шинэ аймгийн өнийг тэр улаан багш удаа мастер пишүүдээр орсон чинь одоо бүр өний ухааг болж байна. Лаас найдуу. Нэг мах шиг ингээд гацсан мах шиг ингээд ураад. Одоо тимийг хийгнэ. Лаас нэг гэтөө тэрэнд нь дуртай гэнэ. Энийг хийдэг болдог шүү дээ. Энд болдог уу? Энэ юм бол бүр танаас нь бол байгаа байх.
Тэгтээ яг байгaalгаар хэлүүлдэг хүмүүс суухан баха. Байгаа юу? Аран гарыг биш суу. Өөс одоо шар суу гарч штэ. Би сая суу хийсэн ба. Өөч ташлаад шар суу ялгарч байна. Би сая энэ миний энэ дундуу аргуун болчихсон. Аргуун болоод би дээр нь жоохон суу хийж ихгүй юу. Суу хийсэн чи одоо ингээд шар суу гарч ийн ялгарч. Ээлтэн байв гэж шүү Одоо энэ шасуугийн дуустах юм. Үгүй шар суугийн жоохон авна. Энийг жоохон халааж байгаа. Авна. Андаа илжүүлж байгаа. Шар суугийн аваад энэ шар суугаараа шихэр хий. Зүрөөрөө. Энэ одоо юу гоосон гот жоохон дөгөн бүү. Шуурэ байна. Өөжин хотын дээрж ингэж хуруудаа нухна гэж энэ насны бодол над байхгүй байсан байх. Өөжин хотон орж ирэх ус гэж юм ийж хурууд юм. Ястэ түүхэнд орлоо шүү. Түүхэнд над авчвал бүр миний энэ нэг насны нэг юу мөрөө одоо дурсгаалм яг Ээжиндээ иржээд өөжиндээ нийслэлдээ ирж ус дийлэхгүй хүн. тэгээд ийм олон хүмүүстэй Өн ирж ингэж Монголчуудтайгаа. харин Тэгээд энэ Монгол залуугийнхаа сайхан Бээжингийн одоо манай Гүслэнгийн юу штэ хоки. Тануусын бас ингэж сайхан хурууд цагаа идэгээ сурвалъя мэддэг хүн байвал мэдгөө гэж одоо наашаа дагуулж аялал юу нэ юу байгуулснаа гавья штэ үгүй юм. Би юугээ тануустайгаа танилцаж энэ хийж энэ дээрж яг хүүхэн дэмжиж штэ. Гэл байлцгаа. Ахираад одоо юм хийж байгаа байлаа. Одоо яг энийг хараараа манай хаана. Сүүн хурууд хийх нөгөө нохол гэдэг маш чухал шүү. нэг тийшний юу одоо ингээ хайлам шиг юм байна. За одоо нөгөө нэг асуураа. Энэ нохол маш Энэ энийг би одоо бүдүүн тоогонд хийдэг гэдэг мод нь ухуур байна. Идэх ингээд аруулаад нухдаг. Том тоогонд бол одоо энэ багш тоогонд гол нь дөгөмхөн юм нэг сүйлөөр ийм нэг юм аа. Нэг нэг шиг болоо. Тий, хайр шиг юм аягүй гоё. Хайлмаг. За одоо энэ нохолтой хараараа. Одоо энэ дээр чи биш ой шиг байна. Юу шиг гоё. Сэрс шиг гоё. Сунж байгаа юм шиг. Манай юугаар хайр Тэгээ сондоо уруу гэдэг юм байна шүү дээ. Энэ зүрхний авснаас болж байгаа. Танаас одоо хийхнээр хожигдэр баяр маавал хожиг. Миний хурууд одоо байж байна. Боторгүй шүү. Энэ юм болно. Тосгүй байх хэрэгтэй юм байна. Ог тосгүй байх хэрэгтэй. Манаас болж яаж юм. Манайх тостой байгаад өрөнгөө хийгээд идэг. Зарим нь ойлгохгүй. Энэ бол одоо бүр тийм тослог гэд байхгүй шүү. Тослог гэдэг хийсэж юу энэ тарна. Ботор ингээд сайхан нийлгүй. Дасдаг нэг байхаар ботордог юм байна. Нэг басаад ботор. Тийм байна. Одоо ингээд л энэ хөвөндөө. Чихэр мөхөр юу чийдэх тийм ээ. Чихэр хийе badна. Чихэртэй идээгүй л одоо энэ дээр чихрээ хийгээд. Чихэргүй идээгүй. Ингээд Тэрийг авахгүй шүү. Энэ дээр хий. Тийм үү. Тэр хэн зарна шүү. Би ч ганаажийнхаа ихтчихлээ. Яг үнэ. Галаан дарсан гоо. Тийм ээ. Галаан дарсан гоо үг ярьж байгаа. Чив сурно. Чив сур. За, энэ боронкоо уцглаваа. Тийм байна. Одоо энэ боронкоо уцглаваа. Юуны манайх нэг соогоны нэг юм. Тийм.
Гадны тохиол маань. Гадаан би яачлаасаа. Сайхан юу болсон гоо. Төрүүнээ тэр аваа сайхан. За одоо ийм л шүү дээ. Одоо ингээд л дарчих нь ийм л амархан. Өнийн тань дээр гаргаад мас чимгээд шийдвэр дээр гаргаад сая би нэг төрүүний. Одоо ганцхан тань дээр явна. Энийг тэгээд ингээд өний одоо энэ чинь өний ба хөргөөд энэ хамаа болгоод тийхээ яах. За, ийм бодно. Ийм одоо ингээд өний чинь дөрвөлжин хөвөнд болоод дөрвөлжин өргөд энийг янз эрдүү эс жийдэр юу яачих. Саран бол. Энэ гоё хивэн хаагаараа за. 하세요. 헬프 하세요. 아니 이다. 아니 나가. Тэр босороо тэр тавган дээр Дамжуудаа харыг 얼굴을 хаваач. аваагаа тэр жижиг тавган дээр таваад. харыг. биш үү тэр 오빠 지금 хаваагаа төгчих гинэ. Ийдэг гинэ. 지금 дөрмид авахгүй гэдэг дөрмид авах хэрэгтэй. 저냐. 사람도 시간 뭐라 하나 цэцгийн ялгараад цэцгийг хамж аваад үүдэг гэсэн үг байна. Одоо шихрэн хийгээ. Одоо шарсан. Одоо нэг бүлэг болсон. Тийм ба. Тэр одоо нэг хийгээд хүмүүс өргөд суунраад хаа. Одоо юу шарсны жигэр их юм уу? Тэгээд Шарсан болсон байна гэдэг нь хатаг үдний төгөөд юм шиг. Одоо хийх гэж. Надад юу яах вэ? Тэгтээ. Удаан буцалгаа штэ тий. удаан болчихгоо. Чи нэг тохоогийн зараа. Чи нэг тохоогийн зараа. Би өдөө яг л хатуу болохоор хэвэн дээр 이제 간택도 사시. Жимс ирсэн байна. Одоо нөгөө жимсний шүүс юу хоёр маань. Одоо жимсний шүүс нөгөө нэг савтаа тараг хоёроо авчуулах гэдэг. За, жимсний шүүс ирэхгүй бол зүгээр одоо шүүсээр бийсэх хоёр. Жимсний жуус зүгээр жуус авах. Тэгэл үзье. ахаа наашаа авъя. Болно штэ. Яа тийм ийм сахар байгаа штэ. Тийм чөтгөрний яа хийчих. За одоо би нөгөө бялууга хийхдээ яг одоо нөгөө кекс гэдэг штэ дунд нь ингээд манай арста бялуу болохоор юу яа кексээ хийгээд тэгээд дээрээс нь нөгөө арт кремээ арттай холиод ингээд бүрчдэг байхгүй. Тэгээд тэр чинь арста бялуу болоод байгаа. Нөгөө дэлгүүрт зардаг арста бялуу ч. Оо тэгээ бичлээ. Тэр харж иж ямар сони. Одоо одоо бичлээ хийж байна. Одоо чихнээсээ бичлээ. Яага тэгчээ. За ингээд яг зөв. Юу яа эхлээд нөгөө би орц найрлагыг хэлчих та нар бичиж тэмдэглэж авахаар бол хийгээрэй. Тэгээ гэртээ очиод гоё хүүхдүүдтэй кекс хийгээд арста бялуу идэгээрэй. За тэгээ би дараа нь орц найрлагыг ингээд группээр чичээ. За энэ болохоор нөгөө ийм саунд хийх та. Энийхээ хэмжээнээсээ хамаараад нөгөө энэ кекс хийх гэж байгаа савнаасаа хамаараад юу яа хэдэн грамм байх вэ гэдг нь юу аа тий. За би ингээд арай жижигхэн ийм байх юм бол арай багаар хийн. Ийм хэмжээтэй арай том диаметртэй энэ чинь бараг 29 см байхгүй юу? Энэ чинь 22 см. За тэгээд энэнийхээ диаметраас хамаараад энэ орц найрлагын хэмжээ өөрчлөгдөн гэсэн үг. Ягаад гэвэл энэ чинь нөгөө дүрэн шүү дээ тий. За тэгэхээр энд 300 г элсэн чихэр
300 г элсэн чихэр тэгээ 300 г дээд гурил ийм дээд гурил. За энэ ингээд хэмжээ тавьсан байгаа 300 г элсэн чихрээ. Одоо энэ дээрээс ингээд юу яана. Тэгээ 15 ширхэг өндөг. Тэгээ тэрийгээ 40 минут миксертнэ. За энд болохоор одоо нөгөө сувдаа ихч юу яах гэж байгаа болохоор энийг хасаагаад өгдөө. Өнгөө миксерт нь үстэй. Өндгөө миксерт нь энийг одоо нөгөө сувдаа ихч ингээд тоо энийг ашиглаж учраас энд одоо юу хийж байгаа вэ гэхээр кексээ гараад ирэнгүүт нь багсгах. Наатрын ус ийцэн юм. Энийг одоо тайлбарлаж өгье. Энэ ингээд юу яатсан байгаа. Одоо кексээ ингээд тэнд жигнээд гараад ирэнгүүт бид нар ингээд дахиад ингээд нэг кекс чи юм аргуун болчдөг байхгүй юу? Тэрийг дахиад ингээд чиглэнэ. За чиглэхийн тулд дахиад элсэн чихэр хэрэглэнэ. Ер нь бялоонд ингээд маш их элсэн чихэр ордог учраас бялууг ер нь арстаач байсан, юутаач байсан те хамаагүй айгүй баг хэрэглэж байгаараа хаяа нэг хэрэглэж байгаараа гэж бас хэлэх гээд байгаа. Ер нь бол саахын юу н агуулмж нь маш өндөр. За энд болохоор одоо 300 г элсэн чихэр дээр 400 г ус хийсэн байгаа. За энэ болохоор энийг ингээд зөөлөн гал дээр газ буцалгаад тэгээд аваад хөрөвчин. Тэгээд дараа нь кексээ ингээд чиглэхтэй хэрэглэнэ. Энэ болохоор нөгөө кекс чиглэх уусмал гэсэн үг. Чихрийн уусмал. Хах юм юм. Наа босгороо. Оо энэ үү. За. За энийг элсэн чихрээ сайхан уусгаад буцалгаад авчихна. 300 хийчих юм аа. 300 г сахар тэгээ 400 г ус хийсэн шүү. За миний процесс ер нь жоохон удаан. Одоо энийг дахиад ингээд юу яа 40 минут миксертнэ. Тэгээд дахиад 40 минут жигнэн. Тэгээд нөгөө таргын торт чинь желатин эргэлэх учраас бас жоохон удаан цаг авна. Тэгээд ингээд чухал үед нь та хэд ирээд хараарай гэд бичингүүт нь та хэд ирээд хараад байгаарай за. Өөрөө өдрийн боолсоо хийж чадах юм бол нэг бичихгүй хоёр ярьчаарай. Тэн зааж өгч. За. Төрсөн өдрийн боорцог хийх чаа шүү. Өөрөний ондахгүй юм. Бүхний мөнгө өгж авч хараа. Өөрсдөө хийдэг болоод видеод болоод идэх хүнээс мөнгө авах хэрэгтэй. Эдгээр чинь бүх дэлхийн ивэл гэж бодлоо шүү дээ. Эдгээр хүнээс авах чинь. Эдгээр военаар олон жил. За. Манай хүмүүстэй баярлалаа. Суудаа чигээд байна. Өмнө тасна гинэ. Одоо чигээ. Одоо юу хийх вэ? Ээжэн дээ тий. За ингээд элсэн чихэр ус хоёроо ингээд сайхан нэг буцалгаад хайлуулсан байхад юу юм байна. За тэгээд асууж тодруулах зүйл байвал асуугаад яваарэ. За энийг ингээд авчаа одоо. Энийг юу юм? Та энийг хэрэглэн тий одоо. Дээд тоогоо харин тийм тий. Энийг нь төрнө гэж. Гүү энэ чинь уурсан. Уурсан таах юм уу? Наад чинь бас уурсан. Уурсан таах юм. Энийг юу яачих вэ? Наатха одоо Энэ ийм сав авах юм. Энэ тэр тавгийг өчтөр. та энийг юу чиний Натуя. би өндөр Натуя төрөш. энэ дотроо би бас кексийг миксерт гэдэг юм уу? Бас хэрэгтэй байна. Тэгэхээр дав юм нэг авчих юм байна. Энэ дээр тавьж байгаа. бариад байт. Амар удаа харин тийм та хэд манаас миксер Хөрсөөр нь өөр пэйл саунд. Үнэлж ингэв. Тэр өндөр тийм гэтэл гараараа бас ээлжлэл яахгүй бол 40 минут гэсэн мэт. Үнэлгийг үү? энийг шарна энэ чинь гэнэ. зүгээр сахарын усмал юм чинь зүгээр Тэгээ дараа нь бүрж хийх юм. би энийг авчих юм. би хийж байгаа.
За одоо төр ультрааж байгаа заяа. Ультраацсан уу? Энэ 500 грамм байна уу? Та энэ жингээр жинлж. Хойлоо ингээ. Яаж жигнэ үү? Өөрөөсөө саунд хийгээ хэмжиж. Үнэн тэгээ. Тэгээ. Энийг болоо чи хэлсэн. Ийм жинг зарим авчирсан баярлаа. Би хоёр хоёулаа жинг байж хоёулаа жингээ маа. Тэгсэн чи харин манай ихтэй Яхан байж байгаа даа. 500 грамма. Хүрнө. Тэр бүхэлд бай. Бараг хүрх юм шиг. 300 бүгдийн хийсээ баг болчихсон. Яа. Энийг жихний нэ хийчих. 500 грамм. Би шарав. 500 шарсуу. Саяны юунд эйтэмнээс гарсан зүйл тийм ээ. Энийг би мэдчих юм. Одоо данаас 500 гэж бодчих. 500 гээл бодчоорой. Амар гоё. Нэг л авахд болно ш томроо. Тэр үтгсэн дээр амжтай. Нэг л авахд болно. Аюу гашуун нараа шүү дээ. Өтгөн юм уу? Ууг гайгүй. Яг амтан чихргүү. Жуус ирсэн. Зүгээр ингээ хадгалаад байж байгаа. Амар яг заа та эднийг дараа намсч яриад. За, энийг хав. Ганцхан төрлөл хэрэгтэй. Энэ бол 500 грамм шарсуу. За одоо би галаан тавьсан шүү. Одоо галаан бол одоо бүр ихтер нь тавьсан бучлаг гар. Энэ жоохи зарч чаднаа. Бүр ихтер нь. Энэ тоогоо бол одоо энэ дөр өргөдөг дөрхийн натарсан гоо. Танаас өргөн шигэр хийднээр иймэрхүү шиг энэ дотор нь чийдэ ятдаггүй тоогоо гэж байна шүү. Тэрий авсаад бол нэг ийм чанагаараа гутгаад байсаад нөгч итгэхгүй доорх нь энэ жихээ ятмад намад. Энэ тийм өнөр ятдаггүй тоогоо биш. Энэ бол нэг өргөдгөр ингээд лээдэг тоогоо штэ. Ингээд өргөд байдаг. Энэ яла. Качи на 200 грамм сахар. За. Одоо чи энэ арга чи хатахаар яах вэ? Би хатах байгаагүй. Хатаад өөр хатчих штэ. Хаталт нь ямар байгаа вэ? Гатанд өний их гатахгүй шүү. Жихэн одоо хагас өврөнгөт нь одоо өдөржидээ юугаар хаар мар гаргаад гэрчгэн нэрийнхэн гэтэр гаттай гэтэр нийгэн гэдэг чинь бүр өнгөрөөд гарна. Амт хийвэл цагаан шиг тийм гарна. Энэ бол амтгүй гэсэн. Танаас мөсөн чихрээжийнхэн баг амтынжийнхэн баг өний баг идээг бол баг хийя барна. Бүр хийхгүй байж ус болохгүй. Энэ шар ус гэдэг юм чи шар сул гэдэг юм чи өтгөрч өгөхгүй. Тэргүүрээ өтгөрч юм шиг. Мод хийн шүү одоо. Энэ юм нэлээд утлага. За. Ингээд Хитэр чи минут туслах уу? би тэр минутын үддэггүй шүү. Ингээд л хэмжээрээ үдчихээд нэг батлагж ягаад л яа энэ баг мөлөө хав ширгэнэ. Яа баг 50 илүү ширгэнэ. Энэ нэг 500 грамм шар уснаас дэми ширх гэхгүй. Юу байсан гоо? Хөлс гарч ийна. Энэ бодоо. Өний ингэж хийж их бол өний өндөр хийж. Тэр хийж юм. Энэ удаа нэг цагаан сарын цагаан сар болгоот нь идэнэ хэд хийдэг ба.
Эдний хороод хийдэггүй юу? Энэ ба бороо хийдэггүй. За энэ чинь тэгээд хагас гатаагаад эдний хороод би өнөө гэрээс тийм ийм дөрвөлжин хөвөө хатарсангүй. Чигээд одоо энд хийж штэ. Хагас хатаага тэгээ хөргөчөнд ич юм уу? Үгүй би тэр юуг нь яадаг. Хагас гатаачгаад бүр хөлдөөгөр тэгчих. Хөлдөөгөр харин тий. Үгүй бас чихэн гаадна. Юу яа. Вадаад тийм нэг өнгөн хавир штэ. Тэгээ хэрэглэхээрээ гаргаад ирэх юм байна. Хэрэглэхнээрээ гаргаад. Цагаан сар болохоор гаргаад тавьчихсан. Тэр ээвнгийн хивний оронд юм дөрүүлчин бас хэв байдаг байхгүй юм. 96-аа хийчээ дараа нь ингээд хутгаар нэмгэх нь чипс шиг болгоё. Өдөв жилийн одоо фартектер, нингэн гэтэр одоо сахун шиг тийм нэрээ. Тэрийг хатаагаа. Тий. Тэрийг хэрчээ хатаа. Тэрийг хийчихээ. Нөгөө төмс гэрчүүн хив хэлбэртэй байдаг ш. Тэргээр хэрчгээр аюу гоё. Хин савдагч яг өөрөөр хэлбэл ажилтаар тий. Одоо тэрий ч дөрвөлжин өмнө хийчихээс. Тэр өдөв өсийн фартай нингэн ингээд хажангууд нь сартгаад байхгүй ч гоё. Тэр эдийн урт фартай савх шиг тийм нэрийнхэн чи бүр өнөг л хороод. Амт хийвэл ондоо болчихно. Амт хийгүй ийм амтгүйгаараа тийм орой. Тэр өн ондоо юмыг гэрчигээ биш шүү. Бүр өн хороод ил гэрчээ. Яг юмгийн хив байхгүй ч гэсэн ийм юмд ингээд тавьчихсан. Тэгээ дараа нь сайхан. Дараа үжсэн би баах хийгээд тавьчихдаг гоё дөрвөлжин. Одоо тэрийг чигээд гэрчин. Зүсээ хатаагаад тэгээд 10 шиг зүсгнээрээ бүр тийм нэг чааснаас жийхэн жужаа шиг чаас нингүнээс чааснаас жийхэн жужааны гэрчээ тэр чин бол одоо мах жургадаг хариул махан хэрэгдэг хулдуу махын хэрэгдэг багаж гэрчээ шүү. Тусгай тийм хорууд гэрдэг юм байхгүй мах хэрэгдэг тэр хариу хэрэгдэг гэдэг махан хулдуу махын ингээд гэрчээд байж байгаа юу одоо тэр чин мө тэрийг гаргаа хөлдөөтөн тэгээд зүсээ арьчих. Тэр бас амд төмсийг ингээд хив гаргадаг чинь нэг ард. Тэр бас гоё болдгоо шүү. Яг үнэ тийм ээ. Янз янзаар гэрчсэн хөлдөөд нь ирчих юм уу? Хүүгүй энийг жоохон агсгаар. Жоохон дөөлн. Тэгээ хөлдөөх байхгүй юу? Доор наацсан усан биш. Аггүй. Тэр юм хийдэг. Энэ чек хэрэглэнэ. Энэ юу шаруулсны шикэр гэдэг чинь хорооч жоохон дороо тэгээд ухаад байдаг. Одоо ингэж хутгуур нөө өөрийнх нь тогоонод энэ муу юм уу? Тэгээ хутгуурыг орхиц юм уу? Хутгуурын энэ хүслэнгийн хутгуур нь жихлагаан сайн нэвтрэхгүй юм гинэ. Тэгээд тэр нэг хутгуур нь тусахгүй гэж зөнгөд нь хайчаад байна наваад ирсэн. Ер нь натурал юм гам байхаар гоё юм шүү. Тийм бижих тайл явж байна. Өмнө нь тарган юм гэн. бас бэжин юм. Бөөжин ийм жожаа юм. Нэг зэрэгнэхгүй. Гавга. Мөдөс гутгаа. Би мөдөө энэ садангийн нэгэд тэнцүүлээ өнгөд нь хийж байгаа. Улаар хийхнээр баг ингээд 500 грамм юм уу? Өдөө юм даа. 2 литр. Тэр жихнаар хийж байгаа сур. Нэгэл дээр Шарсуу 1 литр болох юм уу? 2 литр болно. 2 Эргийн литр бараг. утгаад харна. Хоёр биш. 500 грамм нь одоо 200 грамм өднө үдэхгүй юу тиймэрхүү болно. Бараг хагасаар ширгээ. Хагас илүүгээр ширгээ. 50% сэргээд юм байна тий. Шарсуу өөрөө хостоо усын дуушгүй. Тий, усын уус. Үндсээ одоо шарсууны тэр үсгийн сахартаа зураад чихэр болгоод байгаа байхгүй. Тий штэ. Жон чихрээ өдөр экхэл болж байгаа салбар. Чихэр хийсээр зунгаарч. Тий, шигэр хийсээ зунгаад. Ингээд чихэр болоо хэвэндээ хийнэ. Одоо тэр процесс явагдаж байна. Би өмнө харцсан болохоор яах өмнөр нь яриад байгаа шүү. Яа. Одош суултаач уртхан тиймэр тайлбармаар асуух. Асуудаг юм байвал асуугаа. Тий. Асуудаг юм сайн асууж байгаарэ. Одоо нөгөө өмнө нь хараад гэртээ зурсан хүмүүс бол сайн асууж тий. Анх харж байгаа хүмүүс бол бас асууж байгаа.
Одоо ингээ харахаар амархаа яг хийгээл үзгээр асуумар юм гардаг. Зарим хүний чихэр ийм нэг зунгаар ирсэн, зарим нь одоо хатуу ч юм уу. гал хамгийн чухал гал дээр байна. Зөөлөн байна. Одоо ингээд хэвэн дээр хийчээд ингээд сайхан гаргаад идээд ингээд тавган дээр тавингууд хэсэг хугацааны дараа хайлаад Тэр чин дутуу боловсраагүйгээр хөвнөөс нь гаргаж ийн. тэрийг яаж шалгадаг гэсэн та тэр Хэд уусанд хийх гэсэн шүү дээ. Аяган дотор хэд ус хийчихээ өнөөсөө ингээд хийгээ үжээд хэд ус чам хэд юм шүү. Гатуурчсаа тэр чи хөжөөд хайлахгүй. Нэг гатуурсаа. Чи энийг жөөдөн шиг боловсрол болоогүй аж тэр хөвөндөө хийчихэд хөрөөгөрдөө хийчихэн тэр гатуу шиг биш үү. Эргээд цаасандаа боочход гаргаа итгэнээр нь хайлаад. Тэр бол хөрөөгөрд хийснэ хэрэггүй. Сүүлд эргээд удаан хадгал яг хөлдөөгөрдөө хадгалж. Хатуунаар нь хэвлэх юм уу? Хөргөж хэвлэх юм уу? Халуунаар нь хөргсөн болбож. Тийм үү. Шууд хэвлэх. Тэгвэл хатуусаад хатуурсан. Тийм болохоор тэрнээс өмнө тэр хэв рүүгээ одоо хийгээд авна юм. За одоо нэлээд ширгсэн. Одоо энэ хөөстэй болохоос